За баярлалаа. За өнөөдөр чуулган цэцэрлэгт 2 хоног байна. Тэгээд Эрдэнэтийн 49%-тэй холбоотой асуудлыг холбогдох хууль дүрмийн дагуу нэгдүгээрт шалгах ажлыг бол би хангалттай бос гэж харж байгаа. Ер нь энэ асуудалд холбоотой талуудыг бүгдийг байлцуулаад асуулт мэтгэлцээний зарчмаар асуудлыг нэгдүгээрт шийдэх зүйтэй байх гэж харж байгаа. Ер нь бол 49%-ийг бол шалгах тал дээр бол Арс намын бүлэг бол байр суурь ямар нэгэн байдлаар эсрэг байр суурь байхгүй 49%-ийг шалгаж болно. За өнөөдөр Эрдэнэтийн 51%-тай холбоотой асуудал улс орон даяар нэлээд дуулаан шуугантай явж байгаа. Энэ асуудлаар өнөөдөр Эрдэнэтийн 49%-ийг ярьж байгаа нөхдүүд ерөөсө 51%-тай холбоотой асуудлаар нэг ч үг дуурахгүй байгаа. Яагаад 51%-ийн асуудлыг өнөөдөр ярихгүй байгаа юм бэ? Аливаа асуудалд улс төржиж болно. Гэхдээ шударга байл да. Энэ 51% чинь Английн арбитрийн шүүхтэр нөгөө талд нь шийдвэр гараад $140 сая буюу 354 төгрөгч өнөөдөр Монголын төрийн өмчтэй Эрдэнэт үйлдвэрийн газар чинь төлөхөр болцсон байна шүү дээ. Тэгээ энэ асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ? Тэгээ 51%-тай холбоотой олон шахаа бизнесүүд байдаг, олон тоо баримтууд яригддаг. Ер нь тэгээд энэ 51%-тай холбоотой төрийн олон өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдэлүүд яригддаг. Энэ асуудал ерөөсөө яригдахгүй байгаа. Тэгээ манай аюул сайхан гишүүний ярьж байгаа шиг зөвхөн 49%-тай холбоотой эсэг нөхдөд хуулийн хариуцлага тооцоо шалгаад өнгөрөх юм шиг яриад байх юм. Би бол өнөөдөр энэ 49%-ийн ч тэр 51%-ийн ч тэр энэ чинь нэг л үйлдвэрийн л хувь эзэмшлийн асуудал ярьж байгаа шүү дээ. Тэгээ 51%-ийн ч тэр 49%-ийн ч тэр аль алийг хамтран шалгах нэг байнгын ороо ажлын хэсэг гаргаад асуудлыг шалгадаг биш. Улсын их хурлын өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд улсын их хурлын даргын захирамжаар улсын их хурлаас аль бисны ажлын хэсгийг гаргаж энэ асуудлыг шалгаж тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж харж байгаа. Тийм учраас би бол ямар горын сал гаргаж байгаа гэхээр өнөөдөр улсын их хурлаас энэ Эрдэнэт үйлдвэрийн 51-49%-ийг хамтдагхан шалгах нэгдсэн ажлын хэсгийг гаргах шаардлагатай гэж би үзэж байгаа. Тийм учраас ийм горын сал гаргаж байна.